I'm Gasser. This is your host, Balar. And I'm Tamir. За сайн нөгөө айгу удаан нэвтрүүлэг хийсэнгүү, ойр таарлцсангүү. Харин тийм. Тэгээд Цаг хугацаа амар хурдтай өнгөрч байна. Бүр амар төсөрсөн байна. Гэтэ яг цаг амар бүр хүндэх хэрэгтэй мэдээлэл сэдвүүд явж байгаа болохоор өөрсдөө зүгээс юм аа. Үзэл бодлоо хуваалцахгүй л дээ. харин тийм 77 нэшнэ маань хувьд яг биднес 3 хөтлөгч ордог байсан. Энэ удаа нэг маань завгүй байгаа. Тэгээд бид хоёр ч гэсэн нэлээд завгүй байгаа болохоор шинэ дугаарууд гаргаж амжихгүй байна. Гэхдээ дундуур нь одоо Украин Оросын асуудлын талаар ерөнхийдөө нэг тал талынхаа үзэл бодлуудыг илэрхийлье. Ер нь юу болоод байгаа талаар өөрсдийнхөө олж мэдсэн нэг жоохон мэдээлэл хуваалцъя гэж хэлсэн юм аа. Тэгээд үзэгч сонсогчтой сануулхад наам гэсэр гэдэг. Ийм их тамир байна. За. Мэдээгээр Украин гэж сонсогдоод байгаа эхлэх гээд байгаа энэ төр гэл. Тэгээд хоёулаа яах чарахгүй нөгөө Америкт байгаа болохоор нэг авж байгаа мэдээлэл дэлхийн ямар өнцгт байгаагаас хамаарат бас янз янз байгаад байгаа шиг байна. Тэгэхдээ аль болох олон талаас юу харж байгаагаа хоёулаа ярилцъя. Тэгээд дайм болох гэдэг юм уу? Яг юу болоод байна? Бүрээгээд багш нь сурагчаас асууж явж гэх тээ. Яг юу хийгээд байна? Тэгээ яг өнөөдрийн байдлаар бол Путин Байден хоёр бол уцаар ярьсан 11 цагийн үед. Гэхдээ одоо тэр хоорондоо ярьсан ярилцлагын бичлэг яг одоохондоо бол одоо олон нийтэд бол цацагтаагүй байна. Тэнцэнээс маш их юм зүйл шалтгаална гэж байгаа. Гэхдээ ингээд нөгөө хоёр талын мэдээллийг харахад айгүй өөр байгаа. Одоо биднес өөрсдөө Америкт амьдарч байгаа болохоор ерөнхийдөө Америкийн хэвлэл мэдээлэлээр бол одоо Оросын тал илүү Украин руу дайрж орохгүй төрөмгийлээд байна тий. Молдовын хил, Белорусын хил мөн өөрийнхөө Орос Украинтэй залгаа байгаа одоо хотуудын хилүүдийн заагуудаар цэргүүдээ одоо богинуулсан байна. Техникүүд богинуулсан байна. Ерөнхийдөө Украиныг бол тал талаас нь одоо ингээд бүччихлээ. Тэгээд энэ бол дайрахад аюу их бэлэн байдалтай байна гэдэг зүйл бол яриад байгаа. Тэгээд одоо ингээл цаг тутам янз янзын мэдээлэл ингээд шинжлэхтэй дээ шүү дээ. Тэгээд сануулхад бит хоёр яг 2 сарын 12-ны одоо оройн цагаар гэхэд болж байгаа мэдээллийн талаар ярилцчаа. Бид хоёр ярьсны дараа дахиад юм өрсөлдөж магадгүй тий. Яриад яг нийтлэлсний цагийн дараа дайм болсон ч гэж магадгүй. Зарим Америк мэдээллийн сувгуудаар Олимп дуусгаас өмнө ерөнхийдөө довтлогоо эхлэн гэдэгт бол нэлээд өндөр итгэлтэй гэсэн мэдээнүүд яваадсан. Одоо тэгээд Оросын талын яв сонсохоор энэ бол цэвэр зүгээр өдөө хатгалт те. Яг нөхдөд зүгээр яг Украины бас хэвлэл мэдээлэл зарим судлаачдыг гэж үзэж байна гэхээр яг дайм бол одоо мэдээллийн сувгууд хооронд л ер нь дайм болцсон явагдаад байна. Яг бодит байдал дээр яг тийм одоогийн байдлаар болоог байна гэж бас нэг юм сонсогч байгаа. Байдны хийсэн мэдээлэл дээр болвол ерөнхийдөө Байдны байр суурь ерөөсөө л Оросод дайрах гэднаа. Тийм болохоор биднес одоо НАТО-гийн хамгаалалтын анх хэмжээг авах хэрэгтэй гэдэг байр суурь дээр байгаа даа. Тэгэнгүүт Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровын хийсэн мэдээлэл дээр болохоор ерөөсөө энэ бол одоо ингээд өдөө хатгалгаа биднес бол ямар ч тийм дайрах бол хүсэл байхгүй тий. Одоо Украин бол дружеский народ гэдэг одоо нөхөрсөг одоо ах トゥ тийм ах トゥ угийн тийм улсаа тэгээд тийм болохоор ерөөсөө биднес бол дайрах бодлоо ахгүй. Гэхдээ биднес бол хамгаалахад бэлэн байгаа гэсэн тийм зүйлийг ялж хэлж байгаа. Тэгэхдээ сая нөгөө нэг Путин Макрон хоёр уулзаад тэгээд тэр уулзалтын дараа Путингийн хийсэн мэдээлэл бол жоохон айц төрүүлсэн. Тэрэн дээр Путин гол нь яг юуг зохиж хэлсэн бэ гэхээр одоо Оросын холбооны улс бол ерөнхийдөө бол НАТОг бол зэр зэвсгээр бол гүйцэхгүй. Гэхдээ биднес бол одоо цөмийн зэвсэгтэй улс шүү гэдэг үгийг хэлээд дуусгасан байхгүй. Тэгэхээр тэр нь одоо тэгэнгүүтээ тэрэн дээр өөрийнх нь хэлж байгаа зүйл нь болохоор одоо ерөнхийдөө бол Орос бол ямарваа нэгэн зүйлд одоо ингээд дайн хийхийг хүсэхгүй байгаа ч гэсэн биднес бол ялагдахгүй гэдэг зүйлийг бол хэлсэн. Тэгээд тэр нь одоо цөмийн зэвсгээ ашиглана гэж байгаа юм уу? Дайнд бол бэлэн л гэдгийг бол ерөнхийдөө хэлж гişг болсон. Путинэ би нэг дээр үднийг юм үзчихсэн. Манайр ч нөгөө үгэндээ амар анхаарч ирдэг хүн штэ. Амар нарийнтэй юм.
санаатай одоо ямар ч юм сул үг ашиглахгүй ярьдэн штэ тий. Тэгээд нэг ярилцлаган дээр тэгцээсэн. Яг ингээд үнэхээр эцэстээ талаад Орос өөрийгөө хамгаалах дээр тулаад цөмийн зэвсэг ашиглах дээр тулах юм бол дэлхийн сүрэн тий дэлхийн одоо энэ дэлхийн дайн бол хүн төрөлхтний төгсгөлийг авчирна гэдэг жаахгүй. Тэгсэн чинь сурвалжлагч нь тэгээд тийм одоо үр дүн гаргахад та бэлэн байгаа мó гэсэн чинь бид нар хариу авахгүй бол Орос байхгүй болно тий. Орос байхгүй бол дэлхий байж яах юм гэж бүр амар авсан тий. Тэгэхээр тэгээд энэ дээр бас нэг айгүй сонирхолтой мэдээлэл нь болохоор нөгөө Украиний ерөнхийлөгч Володимир Зеленский болохоор сүүлд хэлсэн ярилцлаганд болохоор өөд хийжсэн аахгүй. Орос бол биднээс рүү дайрна гэж бол бодохгүй байна. Гэхдээ одоо ингэж айлган сүрдүүлдэг нь одоо Украиныг бол ерөнхийдөө эдийн засгийн байдлаар нь ингэж унгааж байна. Одоо жишээ нь биднээс рүү дайрна гэдэг энэ тохиол ирсэн тохиолдолд одоо гадны хөрөнгө оруулалтууд Украинаас татагдах те одоо сток маркетууд унах тийм аюул тулгараад байна. Тэгэхээр энд бити автаачаа гэдэг зүйлийг бас хэлж илээ. Тэгэхээр яг хөө ерөнхийдөө энэ конфликт нь өөрөө бас юунаас эхэлсэн бэ гэдгээс жоохон сонсогчтой тайлбарласан илүү чухал бах те. Яагаад ер нь Украин Орос хоёрын муудалцчихсан болоо юунаас болсон юм гээд. Ерөнхийдөө түүхийг сөхч үзвэл хоёулаа зөвлөлт холбоот улсын одоо гишүүн улсууд байсан шүү дээ те 15 республикийн одоо улсын нэг аль нь. Тэгээд миний одоо би яг зөвөр нэг халтхан одоо тийм багахан мэдлэгээ ингээ ашиглахад бол дэлхийд одоо анх олон улсын одоо хамтарсан байгууллагын хувьд бол League of Nations гэдэг нэг олон улсын байгууллага одоо нэгдсэн үндэсний байгууллагын өмнө байгуулагдчихсэн шүү дээ. Дэлхийн одоо ив нэгдлийг сахих зорилготой. Тэгээд яг чаргагүй дэлхийн 2 дугаар дайн болсны дараа угаасаа үүргээ сайн гүйцэтгэж чадаагүй болохоор 46 онд татан буугдсан. Тэгэхээр тэрний дараа одоо нэг бидний мэдэх 1946 онд бидний мэдэх одоо 46 он баха. Ямар ч байсан дэлхийн 2 дугаар дайны дараа нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдаад дахиж одоо ерөөсөө нэм дэлхийн хэмжээний дайн байлгах болохгүй юм байна гэдэг санаан дээр нэгдэж уг нь ингээд үлдсэн одоо бүх одоо зөвлөлт холбоот улс чинь юу байлаа шүү дээ. Союзникийг одоо монголоор өгөхгүй одоо Их Британи, Америк нөхөрсөг одоо улсууд байлаа шүү дээ. Хамтран ажиллагсад одоо Гитлерийн нацист Германы эсрэг. Тэгээд хожсныхаа дараа нөхдүүд ингээ газараа ингээд эрх мэдлээ ингээд дэлхийд даяарх ингээд юугаа хуваалцах явцад НАТО-гийн зорилго ч уг нь бол НАТО гэдээ байгуулагдсан байгаа шүү дээ 60 он баха 61 он байна. Би энэ тоонуудыг та нар битгий анхаараар. Ямар ч лээс зөвлөлт холбоот улс чинь коммунизмыг байгуулж исэн том гүрэн. Тэгээ эрх мэдлээ дэлхийд даяар ингээд тараачхад за энийг ерөөсөө ямар нэгэн байдлаар ингэж зогсоох одоо ингээд нөгөө нэг хамтарж эсрэг байлгах хэрэгтэй нэг хүчин хэрэгтэй юм байна гэдээ анх НАТО байгуулагдсан. Тэгээд дэлхийн хүүтэндээ одоо хүүтэндээ зөвлөлт холбоот улс одоо Америк тэгээ НАТОгийн эсрэг ингээ явуулж штэ. Тэгээд анх одоо би энэ бүхнийг яагаад яриад байгаа гэхээр НАТО зөвлөлт холбоот улсыг даран гэж одоо хөгжүүлэхгүйгээр байлгах зорилготой байсан мөртлөө зөвлөлт холбоот улс тарсны дараа НАТО тараагүй тий үргэлжлүүлэл байгаад байдаг. Тэгээ цагтаа Владимир одоо Путин юу гэж асууж ирсэн гэхээр та нар хэний эсрэг дайтаад байна тий? Дайтаад исэн нөгөө нэг коммунизмыг байгуулж исэн зөвлөлт холбоот улс чинь байхгүй болцсон. Одоо ингээд үргэлжлүүлээ та нар ингээд ерөөсөө үйл ажиллагаагаа явуулахдаа бидний эргэн тойрны одоо хөрш орнууд ингээд нөлөөллөө ихсгээд бидний одоо нөгөө нэг хөрөх пуужингийн эсрэг одоо хамгаалахын төхөөрөмжөдөө эргэн тойрныг ингээд суурлуулах юм. Энийг ч одоо яаж ойлгох хэвээр гэдэг. Тэрийг бүр амар сонирхолтой бичээ сонсчихсан нөгөө Путин анх нөгөө ерөнхийлөгч болж орж ирэхдээ НАТО ч элсийг санал болгосон байлээ шүү дээ. Тэгээ тэнгуү чи Европ нөгөө нэг Америкийн нүдээр харахад яг хөө Путин тоглож байгааг үгүй мэдэхгүй л дээ. Гэхдээ нөгөө гол дайсан элсийг гэхэр чи нэг сонин утгагүй болчихсон шүү дээ. Дайсан хэвээр байх хэрэгтэй. Тэгээд мэдээж чи одоо юу балаа юм гэдгээр яриад хойшоо сууж ихэхэд нь
энэ ерөөсөө санаа урагшлаагүй. Тэгээд яг ингээд газрын зураг дээр одоо ингээд харах юм бол бууч одоо зөвлөлт холбоот улсын одоо гишүүдийг харах юм бол яг Оросын холбооны улсын баруун зүгт хамгийн одоо хилдэг гол улсууд чинь за би яг мэдчихлээ л тэгэхээр давхар ингээд батгаа харчих. Яг Украин байна. Дээр нь Беларусь. Тэгээд одоо Балтикийн 3 одоо улстай Литва, Латвия, Эстони гэдэг байна. Тэгээд Украин болохоор Оросын хэлтэй Москватай ялангуяа одоо нийслэл Москватай хамгийн ойрхон улсуудын нэг. Ийш НАТО ороод ирэх юм бол Оросын холбооны улсын хувьд маш том аюултай геополитикийн үүднээс харах юм бол тэгээд тэрийг анх ингээ хүлээн зөвшөөрөх тулд Украин өөрийнхөө ингээ замналаа хөөгөөд Европын одоо арчилсан нийгмийг ингээ хөөгөө явмаар байна. Оросын нөлөөлөл бас гармаар байна. Беларусын тэр шиг хуучин одоо зөвлөлт холбоот улсууд шиг замыг хөөмөргүй байна гэд тухайд одоо Оросын одоо Кремлийг дэмжсэн ерөнхийлөгч сонгогдоход 2014 онд чагсаал хийгээд нөгөө Янукович гэдэг ерөнхийлөгч Виктор Янукович. Тэнгүүд Оросын холбооны улс болохоор яасан гэхээр хар тэнгисээр байдаг Крим гэдэг том Украины хэсгийг яг цэрэг оруулж ирж аваагүй. Гэхдээ үндсэн хуулийн дагуу болохоор дотор нь байдаг референдум буюу олон нийтийн санал асуулгаар Оросын холбооны улсын хэсэг болъё гэсэн санал асуулга явуулаад тэгээд яг бичигдэр болохоор яг аль байсны дагуу явагдсан гэж үзэж байгаа боловч Украин улс бол мэдээж тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Украиныг дэмжиж байгаа Америк нэгдсэн улс, Европын улсууд бол тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо хүртэл Орос холбооны улс бол дарангуулагч статусаар явж байгаа 2014 оноос хойш тийм. Тэгээд өргөжлүүлээд ярих. Тэг яг надад ч бас энэ нөгөө Кримийн байдлыг бол ерөнхийдөө ярих хэрэгтэй авах жоохон түүхийнх нь үүднээс яг Крим ер нь бол одоо тэр Кримea, Крим те Донецк, Луганск гэдэг яг одоо Украины одоо тэр асуудалтай байгаа хэсгүүд байгаа шүү дээ. Тэр бол бүр 1700-аад оноос хойш Новороссия гэдэг ерөнхийдөө өөртөө бие даасан тусгаар улс байсан юм байл шүү дээ. Тэгээд зөвлөлт холбоот улс байгуулахад бол тэр Кримea буюу Крим болвол тусдаа ийм өөрөө республик болж анх орж ирсэн боловч одоо Сталины үед Украиныг орж ирэхэд Украины мэдл өгөөд нэг болгочихсон юм байл шүү дээ. Түүнээс биш яг яс үндэс өөртөө нэг юм бол ерөөсөө огт байгаагүй юм байлээ. Тэгээд энэ талаараа бол хэд хэдэн удаа ерөнхийдөө зөвлөлт холбоот улсад санал болгож биднес тусдаа республик болохыг хүссэн гэж тийм хүсэлтэд илгээсэн боловч тэрийн тухай зөвлөлт холбоот улс хүлээж аваагүй. Тэгээд 91 он зөвлөлт холбоот улс задраад Украин тусгаар улс болоход тэр Крим өөртөө бас биднес тусгаар улс болмоор байна гэж тэр үед хүслээ ерөнхийдөө өгчсэн юм байлээ. Тэр түүхийн замналын дагуу угаасаа ерөнхийдөө бол Украинчууд байгаагүй л газар нутаг юм байлээ л дээ. Яа нөгөө ethnicity буюу одоо үндэстний үзүүл 90% яг Орос хүмүүс байдаг чиглэл. Хоёлаа яг хэдүүлээ яг өмнөх 77 нэшн нэг дугаарууд дээр ярьжсэн л таг адилхан асуудлын талаар тий. Монголын жишээн дээр авах юм бол манай баруун аймагуудын Баян үлгий ч юм уу дийлэнх нь Казах үндэстэн байгаа шүү дээ. Монгол иргэд гэсэн. Тэр яг юм адилхан асуудал бол бас ер нь бол дэлхийд даяарын чи эмзэг сэдв байхгүй юу? Яг тэрний дагуу монголчин нэг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхдээ дотоодын тийм санал асуулга хийхийг хорьсон шүү дээ. Нөгөө Кремийн жишнээс аваа. Тэр бол яг бас оновчтой зүйл байсан болов уу гэж би бас боддөө. Яг Украин өөрөө бас дотроо бас нэлээд тийм хагарталтай байгаа юм болов уу гэж надад санагдтыг. Яг тэгэхээр дэлхийн 2 дугаар дайны үед ч гэсэн ерөнхийдөө бол Украин чинь баруун зүүн гээд хоёр хуваагдчихсан. Яг нэг үндэсний хэрнээ зүүн тал нь илүү Москвагийн засаг захааг дэмждэг, баруун тал нь болохоор тусгаар тогтнол олохыг хүсдэг тийм. Тэр үед бүр нацист Германы талд хүртэл орж ирсэн одоо Украины хэсгүүд бол байгаа. Баруун одоо аймагуд нь ерөнхийдөө илүү нацист Германуудыг анх нөгөө нэг Москва руу нацист Германы танкууд хөдөлж байхдаа Украины газар нутагт чөлөөтэй явж исэн гэж байгаа юм л та. Тэгэхээр бас тэр нэг тийм үнд сугсааны тийм ялгаа ерөнхийдөө байгаад байдаг. Тэгээд одоо нөгөө өмнө нь болохоор Орос ч өөрөө ч гэсэн одоо Киевская Русь гэдэг Киевээр нийслэлээ хийдэг бас Орос гэдэг болохоор ерөнхийдөө Киевийн хүмүүс бол илүү тэр слав үндэстний илүү тийм дээд одоо үндэстэн гэж өөрсдөө жоох авч үздэг болохоор тийм нэг үндэсний ялгаа бас тэр дунд аягүй их гард юм уу гэж ерөнхийдөө санагддаг.
Тийм одоо Оросын одоо түүхийг эхлээд яг үзэж эхлэхэд бол яг Киевийн Орос гэж эхэлж үздэг шүү дээ тий. Тийм. Тэгээд яг Беларусь, Украин, Орос болохоор яг ингээд өөрсдөө яг үнэхээр хамгийн ойрхон ахын дүүс үндэстнүүд гэж ярилцдаг. Беларусын ерөнхийлөгч Лукашенко бол одоо бас нэг том адал явдлуудын эзэн. Одоо түрүү жилийн одоо сонгуульч гэсэн тэр. За яг өнөөдөр л Украины талаар ярьж байна. Тэгээд нэг юм байна. Оросын талаас хоёулаа ярилцж үзье. Путин одоо сүүлд өгсөн пресс конференц ярилцлагуудаараа юу гэж хэлж байна гэхээр яг хуу манерт бол яг үннийг хэлэхэд хоёр талаар нь тоглох боломж байгаа аахгүй юу? Эхнийх нь хэрвээ дайн болвол гэж үзье те. Дайн болох юм бол угаасаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Байден чинь 3,000 гаруй байсан цэрэгээ татцсан шүү дээ Украинаас. Яг бол ямарваа энэ хоёр том гүрний хооронд нэг ч ихсэн цэрэг биенлэг буудалцах юм бол шууд дэлхийн дайн эхэлнэ шүү дээ тий. Тэрийг одоо хизээч одоо ямар ч лээс одоогийн байдлаар үүсэх хүнд бол цэргүүдэд татцсан. Тэгээ Оросын хувьд бол ямар ч лээсэн энэ НАТО өөрсдийнхөө хил дээр юм дайсны одоо цэрэг зэвсгийг байлгахгүй гэдэг санаагаар Украин руу довтолж орж ирэх юм бол мэдээж эрэг хамгийн онцгой зүйлтэй. Тэгээ тэрнээс гадна яг хоо иймэрхүү зүйлүүд чи их сонин улс дотор бол рейтинг бас өсгöd идэм шиг байгаа. Улс төрийн рейтинг. Яг бол Крим нэгдсэний дараа бол нэг хэсэгтээ Путиний рейтинг бол би яг тоог нь сайн мэдэхгүй ч гэсэн олон нийтийн сувг энэ төр харж байгаа ч юм уу Крим наш гэдэг одоо юм өөрөө лооцсон айгу явдаг байсан. Нэг тийм их нэмэгдсэн юм шиг байна. Дээрэс нь дотор одоо Украин дотроо өдөө хаталтууд ч юм одоо хатгалтууд те Орос иргэдэг ямар нэгэн байдлаар юу байдалд оруулах юм бол тэрнээс нь болоод ингээ ороод ирлээ гэдэг ч юм уу те. Нөгөө талаас нь хэрвээ дайн болохгүй байх шалтгаанууд юу байх вэ гэвэл НАТО үнэхээр үгэнд нь ороод одоо Украин руу одоо бид нар байршлахгүй гэдэг тохиролцоонд хүрлээ гэж бодсон шүү дээ тий. Тэнгүүд Путин болохоор яг тэрийг юу гэж ашиглах вэ гэхээр бид нэр хүрх юмдаа зорилготой хүрлээ. Угаасаа би ямар ч дай хийх бодлого байсан тий. Тэрийг одоо Лавров чиний дөрөв хэлдгээр гадаад харилцааны сайд нь хүртэл хэлж ирсэн гэж хэлж байгаа байхгүй юу. Бид нар дай ямар ч бодлого байсан. Гэхдээ хүссэн зүйлдээ бол хүрлээ гэж ярьж болохоор. Тэгэхээр яс нэг айгу яг одоогийн байдлаар бол at least миний мэдж байгаа хэмжээнд болохоор жоохон ойлгомжгүй л байна л да. Мэдээж миний гэж хэлж байгаа нь ямар шигэл мэдээлэл үзсэн бүгд ингээл янз янз ярьж. Тэгэхээр энэ дайн ер нь за Оросын талыг бодоод үзье ямар ашигтай вэ хэрвээ дайн боллоо гэж бодоход. Украинд Орос яагаад хийх гээд байгаа вэ? Беларусын ерөнхийлөгч Лукашенко чинь Европын сүүлчийн диктатор гэдэг юм хочтой шүү дээ тий. Шудраг сонгуул энэ төр бүр ерөөсө бодолт саналтчгүй том одоо улс төрийн өрсөлдөгчтэй үеийн үед одоо байхгүй болгож ирсэн. Тэгээд ерөнхийдөө Оросын одоо Кремлийн найз гэж явдаг. Одоо худалдааны хувьд ч тэр улс төрийн одоо нөлөөллийн хувьд ч тэр айгүй том байр суурь эзэлдэг бас нэг том улс биш шүү дээ. 10 сая гаруй хугацаатай 10 сая хүрэхгүй ч юм. Тэрэн шиг Украина яг Беларусь шиг болгочих юм бол Оросын хувьд бол тэр нь маш том ашигтай. Украина бол маш том эдийн засаг бас улс төрийн тоглогч ойрхон байх хэрэгтэй. Тэрнээс гадна хоёулаа түрүү энэ бүхний ард чинь эдийн засаг явж байгаа шүү дээ тий. Украинаар чинь Оросын том одоо байгалийн турба Европ хоёр хоолоо явж байгаа тий. Хамгийн том хэрэглэгч нь Оросын хувьд бол Европ байхгүй юу? Тэгээд Европ тэр дундаа Герман тий. Тэгээд Америк болохоор хэрвээ тийм дайн болох юм бол амар том арга хэмжээ аван санкц тавина одоо эдийн засгийн хориг тавина гэж байна шүү дээ. Тэр нь юун дээр илэрхийлэгдэх вэ гэхээр Европыг Оросын газ одоо Оросын хамгийн том экспортуудыг худалдаж авахгүй гэдэг хоригуудл тавих байхгүй юу? За яг тэгж тавьж болно. Гэхдээ тэр нь хэнд ашигтай юм? Америк. Европт бол ашиггүй шүү дээ. Европ ч хаанаас худалдаж авах юм? Америкаас турбаа татах юм уу? Тэр Америк ч болвол усан онгоцоор газа зөөнл гэдэг шүү дээ. Тэгээд мэдээж тийм хомсдол үүсгэр чинь үн өснө. Бид нэр одоо газрын тосны үнийг сүүлийн хэд хоног харахад бол амар өсөж шээ.
Ерөөсөө хамгийн доод ерөнхий дунджаар нэг 60 мартай байдаг байсан шүү дээ. Тэр нь бол ерөнхийдөө нэг баг гайгуудаа орно. Тэргээр болохоор хэсэгтэй байдаг ус бол одоо баг 100 баг давцсан байсан байрлал нь тий. Тэр энэ бол газрын доос экспортлогчдод бол ашигтай. Хомсдол үүсэх тусмаа үеийн үед хомсдол тийм нэн шаардлагатай хэрэгцээний бүтээгдэхүүн үнэ өсгөж ивэл экспортлогч нарт ашигтай. Америкт бол дайм болох нь бол үннийг хэлэхэд бол ашигтай. Тэгвэл бүх цэрэг зэвсэг одоо тоног төхөөрөмжөө экспортлдог дийлхэн том тоглогч болохоор. Яг энэ бол ерөнхийдөө бол жоохон conspiracy theory талдаа ярьж байгаа л да тийм бодит нөхцөлийг мэдгүй тийм хувилдааны онол. Гэхдээ яг Америк яг яагаад тийшээ бас ингээд өдөө хатгалаг явуулаад байгааг мэдгүй байхгүй. Одоо яг Америкийн хэвлэл мэдээлэл үзэхээр болохоор Оросд дарах гэдэг болохоор биднээс ерөнхийдөө эрх чөлөөний одоо оронгоол хамгаалж байна, эрх чөлөөг хамгаалж байна гэдэг үүднээс яваад байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө үеийн үед хийсэн дайнууд нь дандаа тийм шалтгаантай байсан болохоор бас нэг хардталт төрөөд байгаа. Тэгээ өөрөө Америкт амьдарч байгаа хүний хувьд илүү Америкийн талд орох байтал одоо хамгийн сүүлдэхэд нөгөө нэг Colin Powell ч тийм нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээр нэг юм зүгээр шил барайл Ирак руу дайрчдаг шиг тийм юм болчих үедээ гэдэг шиг тийм юм санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хэрвээ одоо энэ хоёр одоо Орос Украин руу орлоо гэхэд энэ нэг тийм Афганистан шиг их заваан дайм болох юм шиг санагдтiin. Одоо зэр зэвсэг илүү байгаад яалдаг гэдэг нэг тийм ойлголт юу байхгүй болсон юм шиг. Одоо Америкч тэр Оросч тэр Афганистанаас хэд дахин илүү зэр зэвсэгтэй ирнэ. Афганистанд хэдэн жил мөнгө цацаргаад мяарал дуусаад гараад шиг. Украинд бас тийм дур зураг болох вэ гэдэг нэг тийм айдсал ерөнхийдөө бий болж байгаа. Яг хуу миний энэний маргааныг нөгөө чирийн чидрөө нөгөө НАТОгийн тухай ярьж байсан шүү дээ. Тэгээ нөгөө НАТО одоо нөгөө зөвлөлт холбоот ус яг задрахын өмнөх нөгөө Варшавын пакт гэдээ болж хахад одоо нөгөө НАТО зөвлөлт холбоот улсын хилийн заагтаа одоо 200 км дотор ойртохгүй гэдэг нэг тийм заалт хийсэн байлээ л дээ. Тэгээд тэрийг нөгөө Косовогийн Югославийн дайм болоход ерөнхийдөө НАТОгийн цэргүүд Косовог тэр чигээр нь бөмбөгдөөд тэгээд нөгөө нэг тэр Варшавын пактаа зөрчигдсөн гэдэг. Тэгээд тэрэн дээр чинь бас Путин өөрөө аягүй их дөрөөлж 2000 онд ерөнхийлөгч болж гарч ирж байсан. Одоо НАТО бий бол ерөнхийдөө дарна гэд бас тэр юмных нь үргэлжлэл нь ингээ яваад идэм болов уу гэж надад харагдтыг. Яг хоо тэр үйлдэлээр ерөнхийдөө Оросууд бас НАТОд итгэх итгэлээ алдсан юм уу гэж ерөнхийдөө санагдаад байдیں۔ Яг тэр жишээгч бол Путин угаасаа байнга татдаг. Яагаад одоо Америкны нэгдсэн улс өөр амар тийм гимгүү нэг юм шиг ингэж аашлаад идэв те. Яг энэ бүх шаарддаг юмнуудаа өөрсдөө зөрчдөм байжээж бид нарыг ингээд нэг зүгээр л ингээд үгэнд ороод суужээ гэдэг нэг тийм байдлаар хандаад байдгийн гэдэг ч юм уу. Яг нэг тийм би тийм сайн деталь нь мэдэхгүй л те. Гэхдээ яг нэг сонсоход бол нэрээ тийм ч юм уу гэж бодогдохоор юмнуудаас хэлдэг байхгүй юу. Тэгээд түүхийн жишээ авах юм бол ямар ч том гүрэн ойрхон дайсны байдлыг хүсэхгүй шүү дээ. Одоо хүйтэн дайны үеэр Кубчин бас тэ коммунизмыг байгуулжсэн одоо улсуудын нэг одоо Америкийн нэгдсэн улстай хамгийн ойрхон яг одоо улс шүү дээ тий зөвлөлт талбарт улсын хувьд бол тэгээд тухайн үед яг энэ нөгөө нэг зэвс одоо цөмийн зэвсгээ Куб дээр ингээд байршуулад тэгээд нилээн ерөнхийдөө дэлхийн 3 дугаар дайн буюу одоо цөмийн зэвсгийн дайнд ойртсон мөчүүд байсан байгаа байхгүй юу. Тухайн үед бас нэг тодорхой нэг тийм азтай хэдэн тохиолдлоор л ер нь дайн тухайн ерөнхийлөгч чинь Кеннеди байсан тий. Оросын талаас Хрущев байсан юм байсан. Тэрийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч лсэн амар ойртсон. Тэгэхээр яг тухайн үед Америк нэгдсэн улс ч гэсэн тийм ойрхон байхыг хүсээгүй. НАТО буцаад байхгүй болго тэгээд ямар ч лсэн тэрийгэ буцаж татчих авсан. Crisis тий. Яг тэрнтэй адилхан өнөөдөр Оросын албаны улс яг хуу Оросын албаны улсын тал зогсох юм бол ойрхон дайснаа байлгамаар байхгүй. Тэрийг бол ерөөсөө бас яг хуу нэг өнцгөөс бас харж болохгүй л гэдэг. Тийм. Яг сая бол яг жоохон илүү pro Russian талтай би ч гэсэн жоохон тайлбарлах шиг боллоо. За яг Украины талаас хараад үзэхэд бол ерөнхийдөө Орос бол
ерөнхийдөө бас ингээд нөгөө хөрс зэрэглэдэг орнуудаа ерөнхийдөө нэлээд тийм атгандаа байлгадаг, дарамтлж яадаг те. Тэрний том жишээ бол Казахстан ч байсан. Одоо Чечен ингээд бас өөрсдийнх нь тусгаар технологийн төлөө маш их тэмцсэн боловч Чечений эрхчлөлөг бол үгүй шүү дээ. 2 удаа Чечений дан хийгээд тэгээд одоо Кадыров гэдэг өөрсдийнх үнийг тавьцсан. Одоо яг нэг тийм гатхандаа оруулсан те. Ресурс зинэлт ашиглаж идэг тийм орнуудын нэг байдаг те. Тэгэхээр Орос бол бас үеийн үед ийм төрөмгийллийн бодлоодыг бол явуулж ирж байсан. Сталины үеэсээ ахуулаад те. Яг Украиний талаас нь хэрвээ харуул. Би яг энэ шиг за юу гэсэн бэ? Яг би тэгэл харин гэж аахгүй. Одоо яг Украин хүний одоо яг юмас харах юм бол Оросын тэр эрх мэдлийн хүрээнээс бас гарахыг яаж ч чадсан хүсэх бах те. Тэгэхээр тэрний эсрэг явуулж байгаа арга хэмжээ нь Оросуудын яг нэг айлгалтууд бол бий болж байгаа хгүй. Ерөнхийдөө биднээс бол зэрэг зэвсэг хилий чин тойруулаад тавьчих шүү те. Нэг өдрийн дотор Киев рүү орно шүү гэдэг мессежийг бол байнгын өгч идэг гэж харж байгаа. Миний энэ бүхнийг харахад бол яг үннийг хэлэхэд бол би бол Орос улманы улс Украины иргэн биш те. Яг нэг нин даруун одоо айж байгаа зүйл бол байхгүй. Гэхдээ яг Монгол хүний хувьд ингээд харж байхад бол бас айц хүс байгаа байхгүй. Энэ нэг тийм жишг бол таммааргүй байхгүй. Ингээл үнэхээр яг ингээл илүү том одоо эрх мэдэлтэй илүү хүчтэй гүрэн нэг ингээл дургуг нь хөрөнгөд ороод ирэхэд бэлэн байдалтай тий. Зөвхөн Орос манайх руу гэлтгөө одоо хятад ч юм уу манайх руу Казахстан мэдхгүй л дээ энэ бүхнийг зүгээр дандаа таамаглалын төвшөнд ярьж байна. Орж ирэл эн чинь манах штэ. Ерөөсөө бидний үгээр яан шиг гэхийг Украин шиг том улсыг тэгэж тоглоход бэлэн байгаа бол Монгол хажууд нь амар жижигхэн байхгүй жижигхэн тоглогч те. Хаяа бараг одоо түүхээ харах юм бол бас их сонирм. Биний нэг бас Америкийн нэг баримтат кино үзчихсэн. Монгол улс одоо ингээд бас түүхээрээс угаасаа том гүрэн байсан. Тэгээд тал талаас ингээд газраа ингээд хулгаач байх одоо ингээд алдсаар агаад одооний хэмжээндээ байна шүү дээ тий. Тусгаар тогтноос одоо Монгол улс. Тэгээд бас яг энэ газартаа бид нар одоо нөгөө нэг нүүдэлчин арт түмэн яг энэ газартаа дасан зохицоод одоо малаа ингээд нааш цааш нь авч явсаар агаад ингээд сүлд ингээд сууршаад Улаанбаатар хот ингээд хотууд ингээд бий болсон шүү дээ тий. Тэгэхээр яг нэг тийм газар тариалан эрхлэх тийм таатай нөхцөл ерөнхийдөө дийлэнх газар нутагт нь хязгаарч байгаагүй болохоор угаасаа бидний хэв маяг тийм байна шүү дээ. Тэр нь нэг бодлын бидний магадгүй хурш орнуудтай хөгжлийг удаан хоцроосон байж магадгүй ч гэсэн бас яг нэг нөхдүүд орж ирээд энэ ч нөгөө газар тариалангаа хийх гоё газруудыг чи авчи гэдэг сонирхолтой газар байг болохоор ч яг энэ сонсох амар зэсэнийг сонсогдож магадгүй л те. Гэхдээ нэг бодлын дээр нь бидний Аз ч юм шиг. Тэгэхээр харин одоо яг Чечня ч гэсэн Оросын албаны улс ингээд Чечняг хэрвээ хүлээн зөвшөөр гаргачих юм бол энэ Оросын албаны улс чинь маш олон хэсгээс бүрддэг шүү дээ. Жижиг улс автономны округ одоо республик гэдэг янз янзын одоо хэсгүүдээс бүрддэг. Нэгэнд нь зөвшөөрчих юм бол бүгдээрэнд нь зөвшөөрөх байхгүй. Тэгэхээр тэрийг хизээч хүлээн зөвшөөрчлөхгүй болохоор дайн том үндэс одоо их гүрний нүдээр харахад бол тэрийг хүлээн зөвшөөрчлөхгүй. Гэхдээ Монгол ч гэсэн тийм үл. Манай нэг аймаг жишээлбэл би ийшээ тусдаа одоо юу гэдэг чи өвөр Монгол өмнө говь би тусдаа гармаар байна. Яадаг бол бид нэр өөрсдөө юм экспортлоод энэ аймагаараа гой хөгжмөр байна. Та нар ингээд хоошин татаад байна гэдэг юм бол бас болохгүй байхгүй тий. Чечня ч бас тийм шүү дээ. Экспортлагч газрын тосны экспортлагч том хэсэг. За нэгэнт яриа энэ Монгол гэд хөндөгдсөн болохоор одоо хэрвээ дайн бол Монголд ямар үр нөлөөтэй гэж харагдаж байна. Монгол яг чарахгүй нэг тал авах шаардлага гарна. Улс төрийн хувьд те. Одоо олон улсын харилцааны хувьд мэдээж Кремлийг дэмжсэн байр суурь авах бах. Байр авах гэдэг нь миний бодлоор сонголтгүй авах бах. Оролцохгүй л байх. Мэдээж хэрэг одоо юу гэдэг чинь бид нараас цэргүүтэй явуулах гэж тийм нөхцөл бол гарахгүй байх. Зүгээр байр суурь илэрхийлэхдээ бид нар дэмжиж гин гэж хэлж магадгүй. Гэхдээ хэн мэдв. Тэр бол манай одоо сонгогдсон лидерүүд л мэднэ. Би болохоор яг эдийн засгийн хувьд бол манайх л их хүнд байр суурин дээр очно гэж бодож байна. Ягаад тэгэхээр Оросчин хэрвээ дайн болчвол одоо
барууны болон Америкийн зүгээс хоригуд тавигдаад эхэлнэ. Одоо нэг олон улсын банкны систем SWIFT интерес хүртэл хасагдана гэж байгаа шүү дээ, тий. Тэгэх юм бол Орос чинь мэдээж нөгөө мөнгөө хийх хэрэгтэй, доллароо хийх хэрэгтэй, тий. Тэгэхээр нөгөө өөрийнхөө одоо юм гаргаж болох цөөхөн идэхэн орнуудаа бол сайн шүүслэнэ л гэж бодож байгаа л да. Тэнгүүт Монгол ч өөрөө ерөнхийдөө одоо нэг газрын тосны хэрэглээгээр тэр чигээр Оросоос хамааралтай болохоор чинь газрын тосны үн бол Монголд бол их үнэтэй болох гэж би бодож байна. Бензин гэдэг чинь логистик үсэн тий. Өдөр тутмын бүтээгдэхүүн үсэн. Одоо бас нэг тийм би комент сонсч байсан. Энэ дайм болох юм бол Оросын иргэн бүр хохирно гэдэг. Яа тэгвэл банкны тухай байхын мөнгө чинь үнцний алдаад эхэлнэ тий. Яа одоо нөгөө түрүүний тэр банкны юунаас гарна экспорт нь валют улсад орж ирэхгүй бол өөрсдийнх нь мөнгөний үнцээр нь алдагтаад эхлэх байхгүй. Тэгэхээр тэр чинь хүн болгоно хамааралтай. Тэгээ дээрэс нь юмнуудын үнц чинь өсөд үргэлжлүүлээ өсөд эхлэх юм бол энэ Америк бол нэг бол Азтай ч юм шиг хол байж идэгтэй. Тэгэхээр өөрийнх нь газар нутаг дээр ерөөсөө дайн хийж байгаагүй. Яг иргэний дайн, эрх чөлөөний дайнаас өөр юм бол болж байгаагүй орно л та тий. Тэрэн дээр бол хацтай. Монгол хэлний хувьд бол тэгэхээр бас одоо эртнээс ийм юмнуудаа ойлгоод ядаж газрын тасныхын хэрэглэгч нэг 30% шалтгаан хятадаас авдаг болоосаа л гэж ерөнхийдөө бодоод байгаа шүү дээ. Одоо яах юм байгаа юм. Тэр бол одоо нөгөө нэг трейд одоо олон улсын худалдааны нөгөө нэг баланс гэж байгаа шүү дээ. Тэр чинь Оростой үргэлж хасахтай байдаг шүү дээ. Экспортлдогоос илүү амар их юм импортлдог одоо газрын тос. Тэгээд нөгөө бараг ток эрчим хүчээс авдаг болгоо тий. Тэг эрчим хүч авдаг тий. Эрчим хүч аавн газрын тос аавн тэр чинь бараг л бүх юм яачих. Тэгэл босод бүх бүтээгдэхүүн урдаас авдаг. Тэгээд гол экспортлагч манай бүтээгт одоо газрын баялагийг худалдаа өгч хамгийн том нь хятад үстэй. Миний сүүлийн харж байсан статистикаар бол 80%. Тэгэхээр Оросын хувьд бол угаасаа Монгол хизээч Монголыг ашигтай байлгах чи гэж байр суурь хизээч авч байгаагүй. Тийм болохоор би яагаад энийг хэлж байна вэ гэхээр бид нэг ингээ хятадаас ингээ авахсан байх юм бол за битгий давраад энийг л авах гэх тийм яриад хойно явагддаг ч юм магадгүй. Харин тэрийг биднес мэдгүй л дээ тий. Манай улс төрчд тийм амар фэн байгаад байна уу? Үнэхээр ардан дарамтлаа суугаад идэг юм уу мэдгүй л дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө бол их гүрэн бол ерөнхийдөө ойр орчныхаа жижиг гүрнүүдийг дандаа дарамтлаж явж байсан. Тэрний жишээ бол ерөөсөө бүх том гүрнүүд байдаг. Тийм болохоор яг энэ дээр ингээд одоо би жишээ нь Орос сургууль төгссөн тий. Хичнээн ингээд гоё маа Орос ахын дүүс шүү гоё шүү гэдэг ч гэсэн ерөнхийдөө энэ улс төрийн үзэл бодлогын байдал нас Украины талаас илүү ойлгож болохоос харагдаад байгаа байхгүй юу? Энийг юу гэнэ? За чи яар. Юу гэсэн бэ? Чи яар. Би яг наадхан дээр ч зөв нэг юм хэлчихсэн нөгөө яг бүх юмыг айгүй гол зүйлийг санаж явах хэрэгтэй гэдэг нь хүний хувьд бол бид нар угаасаа бүгд би бол ерөөсөө дургуун байхгүй те одоо юу гэдэг чи Украинууд ч гэсэн бид нар Орос хүмүүст Орос хэлэнд Орос соёлд бол хайртай те бид нар өнөөдөр энэ Кремлийг үзээд чинь энэ засгийн газрыг үзээд чинь энэ та нарын хүүхдүүдийг дайнд явуулах байгаа хулгайчуудыг үзээд чинь тэд нар ороод ирэх юм бол бид нар буутахаас өөр аргагүй байдалд орно те эдгээр өөрсдөө цусаа гойжлохгүй шүү дээ та нарын хүүхдүүд чинь гойжлно нөгөө талаас харах юм бол тэд нар ингээд бид нар дайнд явахгүй гэж цэргүүдийг шоронлуул явахгүй. Тэгэхээр цэргүүд ч бас яг нэг тийм сонголтгүй. Тэгэхээр яг хаа чиний Орос соёлыг ч гэсэн Орос сургууль төгссөн гэж байна. Бид нар стил Орос ахын дүүс гэдэг чинь Орос хүмүүст бол би бол хайртай. Зүгээр энэ улс төрийн хэмжээнд юу болж байгаа гэдэг өөр үзэл бодолтой байж болно л та. За яг ерөнхийдөө бол би өөрийнхөө санаануудыг хэлжлээ те. Оросын талаас бол ийм байгаа юм байна. Америкийн талаас хараад байгаа мэдээллүүд нь бол иймэрхүү байгаа юм байна. Гэхдээ энэ ч яг бодит үннийг бол мэдэхгүй шүү дээ. Одоо жишээ нь Америкийн хэвлэл мэдээлэл гэдэг ерөнхийдөө CNN, Fox News-аас бол мэдээллийг олж авч байгаа. Оросын талын мэдээллийг бол ерөнхийдөө нөгөө Russia Today, RT News гэх тэнцэнс хүлээж авч байгаа. Тэгээд Оросын яг дотоодын хэвлэл мэдээлэл болох Lenta.ru, эсвэл Первый канал энтертер бол ерөнхийдөө энэ талаар бол мэдээлэл маш хомс байгаа. Ер нь баг мэддэхгүй шахуу байлаа. Тэгэл тал талаас цуглуулсан мэдээлэл дээр үнэлж байгаа болохоос шиг дотор нь юу болж байгааг бол тамгийн хүрээнд л одоо хэлж тайлбарлаа гэж бодож байна. Тэгээд чамд өөр нэмэх зүйл байна уу?
Яг хоо сүүлийн одоо нөгөө нэг чиг хандлага хараад хахад дэлхийд дээр коронавирус энэ гэдэг амар бүгд ингээд нэг баригдмал орчинд байлаа шүү дээ. Зөвхөн одоо биечлэн биш ингээд олон нийтээр ингээд нөгөө нэг ингээд нэг үнэхээр дарагтаал байлаа. Тэгээд тэрний үр дүн жишээлбэл ингээд бидний одоо хурш орнуудаас айгаа харж штэ тэ. Одоо Беларусь түрүү жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараах одоо бослоход ямар хэмжээнд төрөв сая жилийн ихэнд болсон сарын өмнөхөн болсон одоо Казахстаны байдал бидний хамгийн ойрхон хурштэй ерөнхийдөө тий соёлоор ч илүү бусдаас илүү ойрхон улсууд яг юу болж байна. Ерөнхийдөө хүмүүс бол яг нэг тийм нэг тодорхой хэмжээний зааганд бол тулцсан байна. Ямар нэгэн том өөрчлөлт бол ер нь ойрын хугацаанд дэлхийд бол болох гээд байгаа юм шиг л надаа мэдрэмж төрж байна. Тэгээд аль болох ив нэгдэл одоо найрамдлыг сахиж одоо барим одоо амьдраасаа тий гэж л би хүсэж байна да. За баярлалаа. За тэгээд энэ богинохон дугаараа өндөрлөхөө те. За тэгээд да. За бай.